Монгол Улсын их хурлын даргын хуульдад бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын ерөнхий сайд Тонголон Сисилот баралхлаа. Улсын их хурлын даргын хуульд эрхэм зочныг Ази Европын дээд түвшний 11 дугаар уулзалтанд оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Монгол улсад тавтаа зочлохыг хүссэн. Тэрээр хоёр орны ард иргэд олон жил харилцан ойлголцсон бие биедээ ямагт хүндлэлтэй хандаж төр засгийн түвшинд итгэмжилсэн харилцаа бэхжиж ирсэнд баяртай байдаггаа илэрхийлсэн. Монгол улс бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын ажилтнаар хөдөө аж ахуй, уулуурхай болон бусад олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бийгээд мал аж ахуй, газар тариалан чиглэл түлхүү хамтран ажиллах тодорхой сан санаачлагуудыг хэрэгжүүлэхэд Монголын талд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын ерөнхий сайд Тонголон Сисилот Монгол Улсын их хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Ази Европын дээд түвшний 11 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Хоёр орон олон жил найрсаг харилцаатай байж харилцан тусалж ирснийг дурдаад эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцааг хөгжүүлэхийг дэмжиж ажиллах болно гэдгээ хэлсэн. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж малын үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээн онцлоод Монгол Улсын засгийн газар ард түмний зүгээс Лаос улсад тусламж дэмжлэг үзүүлж байдагт талархаж явдгаа илэрхийлсэн юм.